Ийм зузаан гомдол байгаа. Болор чулууны. Гэхдээ одоо би өөрийг нь харин өстө жинхэнэ иргэдэг гомдол өхмөрөл өөрөө иргэн отход өст гомдол гаргацсан байгаа байхгүй. За тэргээр нь тайлбар өгч байгаа. Чулууна мулууна гэсэн бүх постыг скриншот хийгээ аваачиж. Цагдаа дээр. Тэгээд 10 20 40 тэрбум гэдэг байгаа нотлоор гэж. Тэр чинь нотолч ядаад их юм байхгүй. Би тендер говдор байгаа юмыг өөр их нь амнаас нь гарсан үг бичлэгтэй нь ярьж байгаа. Тэгээ сая яг ирсэн чинь мань нөхөр одоо яг энд ингээл баах ихснэр мэгснэртэй танаа сайт майтад туулаа гараа явчих. Би одоо яг ингээл түгжрэл мөгжрэл ажил төрлөөсөө бас зохицуулаад те ирсэн чи гараа авчих. Одоо би яах вэ? Улаанбаатартайгаа миний аавыгаа хайгаад гэдэг шиг одоо сайдыгаа хайгаад. Та ичихгүй бол би ичихгүй би гэрт чинь очиж шүү. Гэрээ чинь үүдэн. Гэрт чинь ороод бас хууль зөрч чинь те. Тэгэхээр орц морцныхын үүдэнд нь байж шүү. Ичихгүй бол би ичихгүй бол очиж шүү болорчулуунаа хэлээд байгаа шүү. Энэ зөвлөх нь өөрөө уулзаж аваад хэлсэн. Тэр арда цагдаа дээр их амархан энэ тендер дээр хардаа та нар ч гэсэн өөрөө ингээ уншаад өч. Энэ бод малын эмэг гэж бичсэн байгаа үстэй. Бод малын эмэг. Тийм үү? Бод малын эмэг гэхгүй. Зөвхөн үхрийн эмэг биш гэхгүй. Бод малын эмэг нэг чихийн 2000, дөрвөн чихийн 4000 гэх юм бол 40 тэрбум гараад явчихж байгаа. Төлөл нь бэлчээр дээрээ унаа байнга л эмэг. Ийм л үргүү зарлаар мах нь өмхий байхад. Одоо хардаа зуданд явсан малыг махлаад нааш авчирж шít. Тийм бичлэг явсан Facebook утсанд. Үгүй сайд нь юу хийгээд байгаа? Хамгийн сайд нь юу гэдэг байгаа гэж бодоод би судлаа үзсэн чинь мань сайд өдөртөж байгаа салбар нь Улаанбаатар зочид буудалд заяа 64 сая төгрөгийн гэрээ хийж зочид буудалд одоо хүмүүс зочид буудалд юу хийдий баваа шавал хийн эцтэй за яг хөө эдгээр одоо нэг хоёр нөгөө нэг аль биесны хүнсүд аж ахуйн яамны пэйжээр нэг хоёр мяралг ихс гарч ирээ тайлбар хийн л дээ иргэн мэдээлэлгүй байна. Тэнд одоо уулзалт зохион байгуулсан, семинар зохион байгуулсан 64 саяар хитэ хөрөм хийх төсөв бэ. Дээрээс нь за уулзалт байя гэсэн чинь Millennium Plaza-д 8 сая төгрөг. Гадаад руу 3 хүн 43 сая төгрөг. Би баримттай ярьж байгаа. Гүтгээгүй шүү. Хуулийн байгууллага тэгвэл би шалгуур баримтыг гаргаад л өрнө. Би ардаа гэрээг нь бүр утсан дээр хуулцсан байгаа. Танах хэрэгтэй гэвэл аваарай заяа. Сайд нь махан өмхий ийм байж хат цаг үеийн байдал ийм байж хат сангаас мөнгө тонсон бүх хэрэг нь илрээ байж хат сайд нь буудал хэсээ явж байгаа юм байна. Одоо би ичихгүй бол тэр 6 сард болох уулзалтан дээр би буудалд нь ч очино. Гэхдээ яагаад уулзаж болохгүй? Бүр яд танаа редакц ч юм уу ямар ч хамаагүй редакцаар хаалт тэр баримтаа аваад уулзч чачтыг. Би өөрийг чинь цагтаад гомдол өгөл өгнө ш. Тэгтээ шалгадаггүй байхгүй. Бүрэн эрэхтэй гэд. Ойлгож чинь өөрөө намайг уцаар залгаад дарамтлсан бүх юм нь баримттай тий. Гэвч шалгадаггүй байхгүй. Яг үндсэндээ хизээч иргэний өгсөн гомдлыг энэ улс төрийн албан тушаалтнууд гаргаад өгөхөр шалгадаг процесс байдаг байхгүй. Тэнгүүд иргэн отхон төгсөйгөө болохоор ажил хийхгүй шалгаад идэг. Эний чи шалгаж ядаад хүү байгаа. Би тендер говдор байгаа баримттай юм ярьсан. Би хүн гүтгээгүй доромжлоогүй. Хуулинд нь элтэд худал мэдээлэл тараавал гэдэг зүйл үүдэх байхгүй. Би элтэд худал мэдээлэл тараагаагүй. Энийг бүх юм хэлэхэд шалгаалах. Гэхдээ ингэж чагаар хэлээд байгаа болорчлуунаа зүгээр зовлонгийн түргэн дээр ялын тогтоолоод уншчих. Тэгээ шоронд нь хийчих хамаалах. Та нар чаддсан мэл шүү дээ эхнээс нь шоронжуулаа тий. Үгүй бол гарч ирээ баримтаа яриад гадаадд бол ингэдэг байхгүй яг ийм сайд бол уучлаарай гэдэг ардаа Япон солонгост ингээд толгоогоо бүхийлгэж уучлахуугаа зайлаад өгдөг байхгүй юу. Бүр өөрсдөө хариуцлага хүлээждэг байхгүй юу. Тэгсэн чинь энэний байж байгаа царай намайг цагтаад өгöd байна. Тэгээ өөрөө юу хийж байгаа юм бол гэж судлаад үзэхээр буудалсан явж байгаа. Улаанбаатар зочид буудал 64 сая. Millennium Plaza 8 сая. Гадаад руу 343 сая. Юу хийсэн гэж гадаад явах гэдэг.